Төрийн албаны зөвлөлийн ёс зүйн хорооноос ёстой, зүйтэй, ёс зүйн сарын аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын хэрэгцээ ба агуулга хэлэлцүүлгээ зохион байгуулж, сургууль судалгааны хүрээлэн бодлого боловсруулагчдын төлөөлөл оролцож, өөрсдийн дуршлагаа танилцуулж, тулгамдсан асуудлаа хэлэлцлээ. 11-р сарыг төрийн албаны зөвлөл манай ёс зүйн хорооноос ёстой зүйтэй аян гэж зарлаад цоврал онлайн лекцүүд за тэгээ хилцүүлэг арга хэмжээнүүд хийж байгааг нэг нь бол өнөөдрийн энэ сургалтын агуулга хэлбэрийг одоо хилцэх тэгээ холбогдох байгууллагууд ялангуяа цэргийн байгууллагууд өөрсдөө юу хийж гэнэ үү гэдгийг сонсоод энэ дээр одоо ямар бэрхшээл шийдэх асуудлууд байна уу гэдгийг сонсож хийж байгаа энэ хилцүүлэг байна. Энэ мэтлэнгээр бид нар бол энэ 11 сарыг дуустал манай төрийн албаны зөвлөлийн гишүүд, ёс зүйн хорооны гишүүд, онлайн цуврал лекцүүд төрийн албан хаагчид хүрэхээр ингээд бэлдээд явж байгаа. Ер нь бол энэ ёс зүй соён гэгэрүүлэх асуудал чинь бол бүх шатанд хүүхдээс аваад одоо иргэд олон нийт боловсрол соёлын байгууллагууд, бусад байгууллагуудын хүрээнд ярьж хэлж ойлгуулах тэгээ ялангуяа одоо насанд хүрэгчд хүүхдүүдийг үлгэрлэх, залуучуудыг үлгэрлэх төрийн албан хаагчид бол өөрсдөө үлгэр дуурайл үзүүлэх, манлайлж ажиллах ийм л асуудал байгаа шүү. Ёс зүйн сургалтын агуулгын хувьд Монгол Улсын хэмжээнд тогтсон нэг ийм агуулга хүрээ байдгүй юм байна. Тэгэхээр өөрийн салбарын онцлогоос альсвал одоо энэ харилцааны талаас, манлайлалын талаас ч гэх юм уу ийм харилцан маш ийм ялгаатай энэ зохион байгуулсан ийм хөтөлбөрүүдийг танилцуулж байна л да. Тэгэхээр Монгол улс гэдэг чинь нэгдмэл улс, дээрээ төртөө. Тэгэхээр энэ төр ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хувьд яг авж байгаа мэдлэгийн түвшин, ёс зүйн үзэл баримтлалын талаарх ойлголт нэг байж тэндээ чиглэсэн үйлдэл үзүүлдэг. Тэгэхээр цаашид бол бид нар энэ ялгаатай одоо төрийн байгууллагын онцлогоос хамаарат төрийн тусгаад нэг арай өөр байдлаар сургалт маань явагдаад төрийн үйлчлэгээндэг аваад төрийн захиргаан дээр нэг явагдаад байгаа энэний уялдаа холбоог нь хангаж нэг ийм үндсэн хэрэгцээ шаардлагад нь уялдуулсан сургалтын агуулга хүрээ сэдвийг тодорхойлох шаардлагатай болсон. Энэ маань бол тулгамжийн асуудлыг шийдэх нэг гарц гэж үзэж байна.